хүүхдийн цэцэрлэгийн хүүхдийн тоглоомд ерөөсөө мөнгө тавьдгүйгээд цэцэрлэгүүдээс гомдол ирээд байгаа л да. Наа чи худлаа. Тэгэхээр би нөгөө ийм юм асуугаад байгаа. Сургуулийн хоол хүнсний хангамжийг орон нутгийн төсөвт үйлдвэрийн газар байгуулан хангадаг гэдэг нь шүү дээ, тий. Гэтэл аслагдсан сумдад энийг байгуулах боломжгүй учраас одоо тендерийн хуулиараа аж ахуй нэгжтэй тендер зарлаад одоо хоолундны нөгөө бүтээгдэхүүнийг нийлүүлдэг гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр би ийм асуулт тавиад байгаа. Тэр орон нутгийн төсөвт үйлдвэрийн газар байгуулах өртөгч нь хэд юм бэ? Тэрийг тухайн орон нутаг өөрсдөө байгуулад ажиллаж болдгоо юм уу? Энэ дэр та нар ямар хоорондоо уялдаатай ажилтг юм бэ гэдэг байгаа. Тэгээд одоо дотор байрны хүүхдээ хоолны зардал инфляцтай уялдаад хэдэн хувиар нэмэгдэх ёстой? Одоо бид нар нэмж чадахгүй 2 жил болчиход байгаа юм бэ. За дээрэс нь тэр 271.7 тэрбум төгрөг байх юм бол за хин харуулах уу? Нэг номер сангийн та холбоотой асуулт. За нэг номер Бачаргал төрийн нэр бичиг. За нэг номер нэрээ хэлээд. За боловсролын яамны хоол үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Түмэн Жаргал гишүүний асуултанд хариулъя. За нэгдүгээр нь дээр орон нутгийн төсөвт үйлдвэрийн газар гэдэг маань өөрөө сургуулийн ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн тухай хуулинд хүнсний хангамжийг зохион байгуулах 2 арга байгаа. Тэрний нэгдүгээрт нь орон нутаг өөрөө төсөвт үйлдвэрийн газар байгуулах, үгүй бол тендер. Яагаад орон нутаг төсөвт үйлдвэрийн газар байгуулах байгаа гэхээр энэ өөрөө орон нутгийн 100% өөрийнх нь эрх мэдлийн асуудал. Иргэдийн хурлаараа орон нутгийнхаа энэ төсөвт үйлдвэрийн газраа байгуулъя гэж шийдвэрээ гаргаад байгуулах нь бол орон нутгийн эрхийн асуудал байгаа. Зүгээр энэ дээр төсөвт үйлдвэрийн гэхээр улсын үйлдвэр гэдэгтэй холбоотойгоор төсөв санхүүжилтийн асуудал байгаа. Түүнээс хуулийн зохицуулалтаараа бол орон нутаг өөрөө шийдвэрээ гаргаад байгуулах юм 100% эрх нь бол байж байгаа. За дотор орны хүүхдийн хоолны зардал дээр түрүүн асуулаа. Энэ дээр бол бид нар бол одоо байгаа 6,000-аас 6,300 төгрөгийг 9,000 төгрөг буюу 9-өөс 10,000 төгрөг болгож нэмэгдүүлэх